За сайн байцгаана уу бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээд интернетээр мөнгө олох дараагийн аргатайгаа танилццгаая. За юуны төрөнд давчхан хэдийн хэлье гэж бодлоо. Интернетээр мөнгө олох аргууд маш олон байдаг. Интернетээр мөнгө олох аргууд, ажлууд зөндөө олон юм байдаг. Тэгэхээр нь түүнээс тухайн хүнээс ур чадвар, авьяас, мэдлэг, боловсрол мэтлэн олон юм шаарддаг ажлууд байна. Шаарддаггүй хийж болдог ажил байна. Мэдээж тэдгээрээс шалтгаалаад авах мөнгө нь их бага мэтлэн. Маш өндөр чадвар шаарддаг ажил бол мэдээж их мөнгө авна. Нэг чадвар шаарддаггүй хин хийж болохоор бол бага мөнгө авдаг ч гэх мэтлэн тий. За өнөөдрийн ажил маань болохоор нас хүс харгалзахгүй ямар ч насны ямар ч хүн хийж болох маш амархан энгийн тийм ажил байна. Танаас ямар ч ур чадвар, ямар ч мэдлэг ч юм уу те ямар нэг тийм шаардлагагүй. Хин ч гэсэн хийж болохоор тийм ажил байгаа. Түрүүн хэлсэнчлэн мэдээж маш амархан болохоор баг зэргийн баг цалин авна. Гэтэ баг гэдэг нь бүр баг биш. Одоо та бүхэнд ороод харуулна. За тэгэхээр өнөөдрийн ажил маань юу вэ гэхлээр Microworks гэдэг вебсайт байгаа. За энэ вебсайт маань яадаг вебсайт юм бэ гэвэл маш жижиг ажлуудыг хийдэг. Одоо Microworks гэхээр жижиг ажил хийдэг ажилчид гэсэн үг тийм. Маш жижиг ажлуудыг хийгээд тэрнээс мөнгө авах боломжтой юм ажил. Энэ ажлууд нь юу гэдэг юм бэ гэхлээр одоо жишээ нь нэнгүүрээ судалгаа бүглэх, тест бүглэх, янз бүрийн бичиг баримт зэгцлэх гэдэг одоо Twitter тэмдэглэл өгөх гэх мэтлэн ч юм янз бүрийн олон төрлийн одоо энэ гарын үсэг тайлж унших нэр тайлж унших бичиж өгөх гэх мэтлэн маш одоо зөндөө олон төрлийн ажлууд байна. Та бүхэн ингээд энэ харуул маш олон төрлийн ажлууд байж байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ ажлуудыг хийн гэсэн үг ээ. Энэ ажлууд та бодож магадгүй хэцүү байх таа. Ерөөсөө юм шиг. Маш амархан. Тэгэхээр яах вэ гэхлээр та бүхэн хамгийн түрүүнд бүртгүүлэх хэрэгтэй. Энэ дээр дараад ороод first name, middle name, last name нэрээ бүглөөд компани, төрсөн өдөр, email, password, хаяг, zip code, хот нэрээ сонгоод тэгэл next тэгэл бүртгүүлээд авчихна гэсэн үг. Эхний шат нь болохоор та өөрийнхөө мэдээллүүдийг бүглөх, их том болохоор таны бүртгүүлсэн email хаяг руу баталгаажуулах мэйл очино. Та мэйлээ шалгаад баталгаажуулах мэйл нэрсэн байвал дээр нь энд тас баталгаажуулах гэсэн юм байгаа. Тэгээд дээр нь дараад баталгаажуулаад авчихна гэсэн үг. Ердөө та ингээл бүртгүүлчихээ. За энэ zip code гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл та бүхэн зүгээр Google дээр код хайчна. Энэ интернетээр ажил хийж байгаа бүртгүүлэхэд zip code асуултанд байдаг. Тийм болохоор та бүхэн хэлээд өгч гэж бодлоо. Zip code CMN гэдэг вебсайт аа. Энэний zip code дээр дарчихна. За тэнгууд ингээд Монгол улс газрын зураг гаргаад. За тэгэхээр та одоо аль аймагт байгаа эсвэл хотод байгаа мó аймагт байгаа аймаг дээр дараа хотод байгаа хотод дээр дараа одоо би жишээ нь Улаанбаатар гэдэг дээр дарчингууд цааш дарчингууд одоо ингээд Улаанбаатар хотод дарчих. Тэгээд арангууд хотод очино. За одоо Мишель Экспогийн гэдэг ч юм уу. Тэгвэл одоо ингээд сонгочингууд zip code чинь 17043 байна. Газрын зурагаас харж агаад манай 12 дэх хаалт байдаг. Дээр нь дарчих юм шууд ингээд гардаг. 17031. Та энэ кодыг мэдээж аваад zip code гэдэг хэсэгт нь хийчихнэ гэсэн үг. За энэ ингээд болоо. За би өмнө мэдээж нэвтэрсэн байсан болохоор шууд логин хийгээд орчих. Та бүхэн шинээр бүртгүүлээд ороорой гэж хэлье. Наад зүгээ сануулсан байгаа. Тэгэхээр шууд орчихно. За ингээд оронгуудаа дээдлийн цэснүүдийг харж байна те та бүхэн. Тэнгүүд jobs гэдэг нь улаан цэс. Энэ дээр нь дараад оронгууд таны хийх боломжтой ажлууд чинь ингээд харагдана гэсэн үг. Одоо ингээд доош гүйлэнгүүд job нэг ажлын нэрнүүд нь хэдийг өгөхгүй гэдэг ингээд гараад байна. Тэгэхээр амжилттай
болдог вэ гэдэг нь одоо ингээд 100% гэдэг одоо ямар ч томьёо хөлдөх юм байхгүй байхгүй. Одоо жишээ нь энэ 1850 ажлаас 1039 нь болсон. Одоо болоод мөнгө авсан гэсэн. Би одоогийн байдлаар гэх юм бол энэ дээр туршилтын журам хийж үзэхэд 0.044 доллар болсон байна гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн юм яаж хийх вэ гэхээр энэ чинь ингээ маш олон ажлууд ингээ байгаа. Одоо шийдвэрлэх нь зөндөө. За одоо энэ чинь ингээ харах юм бол payment болохоор хэдий өгөх вэ гэхээр 0.1 доллар. За энэ болохоор 0.035 доллар, 0.2 доллар, 0.11 доллар, 0.5 доллар гэх мэт ингээ хэмжээтэй. За 0.1 доллар гэдэг нь ажил байна тийм үү. За энэ ажилд юу хийх юм бэ гэхээр Facebook app-ийн тест хийн. Нэвтэрч ороод бүртгүүлж оронгуудаа скриншот хийгээд тэрнийгээ үзүүлээд та 0.1 доллар авах гэсэн үг. Та ийм ажил 0.1 үнэлгээтэй ийм ажлыг өнөөдөр 10 хийлгэхэд 1 доллар тийм үү. 30 өдөр 30 хийлгэхээр 30 доллар. 30 доллар маань ойролцоогоор одоо 100,000 төгрөг гэсэн үг. Тэгээ бодчих юм ойролцоогоор. Тэгэхэд та өдөрт ийм амархан шинээр бүртгүүлж ороод скриншот хийгээл тэрийгээ явуулаад 0.1 доллар аваад сар 100,000 төгрөгтэй бүрэн боломжтой гэсэн. Энийг ямар ч насны ямар ч хүн за хийж болно гэсэн. За мэдээж баг зэргийн одоо Facebook, Twitter гэдэг ч юм уу юм интернет орчмоор мэддэг хүмүүс. Магадгүй мэдгүй хүмүүс бол мэдээж ихэд хэцүү. Гэхдээ энийг ядаад болох байхгүй гэдэг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ажил дээрээ дараад орчихно. За тэгэнгүүт одоо энэ чи за ажилтнаас юу хүсэх вэ гэдэг ингээ гараад ирж байгаа. За та бүхэн мэдээж англи хэлэхгүй бол санаа зовх шаардлага байхгүй. Энийг шууд Google Translate хийгээл бүрэн боломжтой. Би хэлэхгүй штэ гэж хойш суугаад шаардлага байхгүй. За энийг ингээд хэлээд копилээ тавьлаа. За ажилтнаас юу хүлээж байна вэ? Бүгдэнд нэглэн нэмээд Facebook аппликейшнийг нэвтрүүлдэг шалгахаар 1500 хүнийг хайж байна. За энэ та 1500 хүний нэг нь болсноос энэ үйл явц нь маш энгийн холбоос дээр дарна уу? За энэ холбоос дээр дараад орчихно. Тэгэнгүүт Facebook-ээр нэвтрэх татвар дарна уу? Тэрэн дээр дараад орчихно. За тэгээд Facebook хаягаа ашиглан нэвтрэнэ. Хэрвээ суулгалт амжилттай болвол таны овг нэр профилийн зураг харуулсан хуудас руу ороход болно. Тэгвэл таны ямар ч хувийн мэдээллийг хадгалахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны хувийн мэдээллийг хөл бусаар ашиглахгүй, таны хувийн мэдээллийг улгаалахгүй гэсэн найдвартай гэсэн. Тэгэнгүүтээ 5 дугаарт нь дууссан даалгаврыг нотлох баримт болгон хуудасанд дэлгэцсэн зургийг авах. Бүх хувийн мэдээллийг өдгөрүүлэхгүй байх боломжтой. Энэ та Facebook-ээр нэвтрээд орсон бол тэрийг скриншот хийгээл авчихна гэсэн үг. За тэгэнгүүтээ энэ болохоор бүртгэлийн төгсгөл дэлгэцсэн. Одоо тэгэхээр яах вэ гэхээр энэ линкийг аваад за ингээ орчих. Тэгэнгүүт та энэ дээр одоо скриншот хийгээд авсан байгаа шүү дээ. Тэрийг шууд зааж өгвөл open гэж ийшээ оруулаад окей дарчингууд шууд явчихна гэсэн үг. Тэгэл таны мөнгө дансанд чи орно гэсэн үг. Одоо 0.1 доллар шууд дансч ороод ирнэ шүү дээ. Их мэтчлэн ажлуудаа хийгээ яваад ирнэ гэсэн үг. Энд чи одоо хоорондоо өөр ялгаатай олон юм ажил холбоо. За саяны 0.5 зэмдэж 0.5 гэсэн 0.1-тэй ажлыг 0.5-тай ажлыг хоёр гэж нэгээ хийсэн гэх юм уу. За жишээ нь энэ харангуй LinkedIn рүү ороод нэг компани follow хийгээл, лайк хийгээл, коммент, share хийгээл, тэрийг скриншот хийгээл 0.1 доллар гэсэн үг. За энэ ажлыг 849 хүн хийсэн, 853 хүн за энэ юу вэ? За лавл 100% амжилттай хийсэн байна тийм. Гэх мэтчлэн ийм амархан ажлыг за та энийг хийхэд дээд нь хэдэн минут гэдэг юм. За дээд нь 5 минут гэж бод. Та тэгвэл хэдэн удаа хийх боломжтой тийм 5 минутаа. За ингээд завтай үедээ ингээд хийгээд явхад өдөрт мэдээж 10-аас илүүг бол хийн тийм үү. Өдөрт 100 хийчихвэл 10 доллар 30,000. Өдөр бодоод
За $0.1 байлаа. Та өдөрт 100 хийлээ. $10-оос нь 10-ыг үржих нь $2,800 ойролцоогоор 28,000 төгрөгт болсон. Та тэгвэл энийг өдөр болгон хийлээ гэж бодъё. Өдөрт 100. Тэгвэл сард 840,000 төгрөг олох боломжтой гэсэн. За тэгвэл өдөрт 100 хийдэг маань үржих нь 5 минут гэвэл 500 минут юм байна. Хуваах нь 60 минутантай хуваачвал 8.3 цаг. Та энийг 8 цаг хийхэд сард 780,000 төгрөг авах нэ. Өдөрт 8 цаг гэдэг нь энэ нь урт юм тийм мэдээж. За тэгвэл та өдөрт 50 хий гэж бодъё. $0.1 үрждэг нь өдөрт 50. $5 үржих нь 2,800. 14,000 төгрөг. Өдөрт 14,000 төгрөг. Энэ 30 өдөртөө үржүүлвэл сард 420,000 төгрөг. 50-ыг үрждэг нь 5 минутаа гэж үржиж 50 гарсныг нь минутаа болгонгод та өдөрт 4 цаг зарцуулаад сард 420,000 төгрөг олох бүрэн боломжтой гэсэн үг. Энэ ажил маань ямар ч чадвар шаардахгүй маш амархан гэдгийг та бүхэн сая харсан. За тэгэхээр зөвхөн энэ ажлыг хийгээд та ийм хэмжээний мөнгө олох бүрэн боломжтой байх нэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн мөнгө олох арга маань нэг иймэрхүү байна. За цаашдаа өөр олон интернетээр мөнгө олох аргуудыг сурмаар мэдмээр одоо тий их мөнгө олмоор босс болмоор байвал манай YouTube channel-ыг subscribe хийгээрэй. За тэгээд мэдээж олон хүнд хүргэж хуваалцмаар бай, share хийгээрэй. Мөн манай Boss Boss page Facebook дээр байгаа шүү. Facebook дээр байгаа манай page дээр лайк дарж биднийг дагаарай. Бид тун удахгүй giveaway зарлаж магадгүй. Тийм учраас лайк дараад хүлээж авах бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцаа. Түр баяртай.